Одоо ингээ харсан чинь нэг юм үйлчлэхний газар болсон. Тэгээд ингээ бодохоор ер нь амар муухай л шүү дээ, тий. Хизэнээс эхэлж ирнэ үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. За окей. Улаанбаатар хотын засаг дарга Нямбаатрын санаачлагаар 2025 оны 4-р сараас эхлэн нийтийн эзэмшлийн зай талбайд үйл ажиллагаа явуулж буй тэргүүн үйлчилгээний цэгүүдийг бол татан болгосон байдаг. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Төвзөнгөлдөх хүрээлэнгийн захирал асан Инх Жаргалангийн санаачлагаар Нийт Улаанбаатар West терминал төслийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 67 автобусны буудлын дээр дулаан автобусны зогсоолыг бол барьж байгуулсан байдаг. Тэгвэл яг одоо та бүхний харж байгаачлан хаанл дүүргийн 1-р хороонд байрлах уг автобусны дулаан буудлын дээр тэргүүн үйлчилгээний цэгийг эхлэж явуулж байгаа юм а. Тухайн зогсоол нь 2025 оны 1-р сарын 27-ны хүртэл Төвзөнгөлдөх хүрээлэнгийн харьяа байсан бол тус өдрөөс нийслэлийн хан үйлдвэрэгтэй хүлээлгэн өгчээ. Харин зогсоолын кабин дотор худалдаа эрхлэх зөвшөөрлийг хэн ямар үндэслэлээр олгосон нь тодорхойгүй байна. Энэ саяхнаас ингэж нэгдсэн юм шиг үлээ. Би бүр гайхаад байгаа байхгүй юу? Нэг хэсэг бүр төвжөөтэй байж байгаа донгоос юм. Тэгээд донгоогоо заашгүй цагаан сарын дараа мара донгооччтой хүүтүүдээр дулаацыг ижээтэл ингээ харсан чинь ийм юм нээсэн байна. Одоо ямар албан тушаалтан зөвшөөрөл өгөөд ингэдгийг мэдгүй. Бидний хувьд бол яг зориултаа баймаар байна шүү дээ. Энэ заспороотой ийм хүүтнэт үед. Би ч байнга автобусаар явдаг байхгүй. Тэгээ анх ийм автобусны зогсоол хийгдсэн гэдэг өвөл их дэжгүй санагдсан байхгүй. Тэгээд одоо ингээ харсан чинь нэг ийм үйлчлэхний газар болсон байна. Тэгээд ингээ бодохоор ер нь амар муухай л шүү дээ, тий.